Сайн байцгаана уу өдрийн. За та бүхэндээ би Toyota Crown загварын 180 буюу Zero Crown-ыг угсарч үзүүлэх гэж байна. За би бас Toyota-гийн Zero Crown-ыг бас унжсэн. Тэгээд тэр машиныхаа загварыг жижигрүүлсэн загварыг бас угсарч тоглох юм сонирхол байсан. За энэ хүү машины маань боди нь бол ABC Hobby гэдэг брендийн 1 Hz гаруй хэмжээтэй боди байгаа. За доод шасси нь бол энгийн зам дээр одоо явах зориулагдсан Tamiya-гийн TT02 гэдэг ийм шасси байна. За тэгээд энэ шассин дээр бодиогоо будаад угсарч та бүхэнд сонирхуулъя. За та бүхэнд өдрийнхөө угсарч машиныхаа тодорхойг үзүүлье. TT02 буюу Tamiya-гийн ийм touring седан загварын машины шасси байгаа. Энийг дараа нь угсарч үзэх юм байна. Бодиныхоо стикер. За бодины маань стикер юм байна. Гэрэлний наалтууд, нүүрний наалтууд, хоёул бус хоёлууд байна. За энэ ингээд утгад зориулагдсан хаваалтууд маань байна. Зөвхөн ингэ шалгаж байна. Яа. Бодож үзүүлнэ. Маск хийгэж байгаа. Скотч дагаад. За тэгээд бодиогоо доод хэсгээр нь зүсж аваад тэгээд тодогдохгүй хэсгүүдээ хамгаалах ажлыг хийхнэ. За ингээд нэг зүсгэд бас сайн харагддаг учраас балаад тодруулаад тэр шугамын дагуу зүсүүд хялбар болдог. Ингээд харуулаад тодруулчихъя. За бодиогоо зүсгэлүүлэх болсон. Одоо бодийн дээрээ бодогдохгүй хэсгийнхээ буюу цонхныхаа шилнүүдийг ард урд хоёр шилээ хамгаалж стикер наах байна. Үүш байна. За энийг шууд наах юм байна. Шинэ болсон байна. За энийг хэлбэлээ бодц дуусныхаа дараа. За мөн ялгаа байхгүй наахч хэсүүдтэй ингээд харахад өвдөгтэй учраас хэсэг ингээд өөрөө татуулаад пластер татуулж байгаа юм. За тэгээд байна. За бодиогоо бодоход бэлэн болгоод хамгаалт хийгээд дууслаа. Гэрлээ хамгаалчлаа. Доод бас нэг гэрлээ хамгаалсан. Цогны болон эхний жилүүдэд хамгаалчлаа. Арын гэрлээс хамгаалчлаа. Одоо будах ажил үлдсэн. За ямар өнгөрөх вэ? Toyota Crown бас ийм өнгөтэй. Бас гоё гэж мэддэг. Эсвэл мөнгөлөг саарлаас байж болно. Миний унжсэн Crown бол ийм байсан. Тэгэхээр цагаан өнгөтэй байсан. Тэгээд энэ гураас сонгочоод нэг өнгөөр бодъё гэж бодож байна.
маскнда шилжээд шинийхээ эдэнгийн зааварчлагыг гаргаад өмнөхөө зааварчлагын дагуу хамгийн эхлээд багажнуудаа бэлдэх юм байна. За ингээд бодит хөсөр яатал гал удирдлага явж байна. За одоо эндээс аагаас эхлээд явахад ингээ шууд үсгэх нэ. Манай боди маань бас уралдааны гэхээсээ илүү жоохон лагши седан загвар байгаа учраас энэ дээр хэмжээгээ харж хагаад өсгөх хэрэгтэй. За энэ хүзүү өгсөхдөө аль хэмжээсээр өгсөх вэ гэсэн асуулт ирсэн байна. Тэгэхээр энд боди маань бол стандарт буюу 25.7 мм өрөөтэй учраас энийг сонголоо. За ерөнхийдөө ингээд хотын ламд буюу тэгш шатрууд дээр өгч очоос энэ стандарт өндөр намын энэнгээр өгч байна. За дугууныхаа хоорондын өргөнийг бас энэ стандарт хэмжээгээр сонгоод өсөрчөөд тэгээд явал илүү гоё ашиг харагдах байх гэж бодож байна. За энэ гурван сонголтоор явахад ингээ өснө.
дотороо окей. Усрахтаа бас харааныхаа юг сүлэрдгүй байдлаар хийхин тулд ийм цав ашиглаж байгаа. 3 эмийн цав. Тэгээд болцохгүй гэсэн үг. Энийг нөгөө бас баг хэмжээг тусаач.
ийм дардлага ашиглах гэж байна. За энэ маань бас дагаад үрдгээрээ эсгтэй сервотойгоо яних эсг сервог тавья. За энэ сервог эсгний янгаараа зөвхөн сервер. За ингэж ирүүлээ. Нэгэн болсон. Одоо энд ингэж нөхсөн одоо багцлж байгаа. За ингэж ирүүлээ. Шосега огсоор дууссан. Бодигаа бас будаад аксессуарыг хийгээд дууссан байгаа. Ингээд өөрт нь ирсэн дэшээ босоо ингээд бодигаа цоолоод байдаг маунтын болохоор оронд нь энэ соромзон магнит маунт гэсэн байгаа. Энэ нэг бас бодигаа цоолохгүйгээр илүү арай гоёлын цэвэр харагдсан. Шууд соромзон гэж эхэлсэн байгаа. Мөн бодин дээрээ талд нь бас ингээд бас эхэлсэн байгаа. Okay, let's go.